Зохиолч Балжирийн догмод Хөхтийн гэрийн зарлиг. Манж хятадын 3 замын их зэрэгт хяар цохиулж зүг буруулан зугтсан 4 ойрдын хаан галдан бошготын цөөн хүмүүс нутаг усаа тэмцэн өдөр шөнийг үл ялхан мориноосоо бул үзүтгсээр баруун алтай барааг харцгаажээ. Тэд энэ агдаг буйд нутагт намрын халтар сүл тасартал морь хүнээ бяцхан амс хийлэн цэргээ засч алшаа ордос хөх нуурын монголчуудаа нийлхийг хичээв. Тэрэг чингэлэг урдс жодгор үргэлжлэн утаа май хөшгөлсөн цэргийн хүрээ буудлын голд барьсан галдан хааны хөх алцтай их нүдлийн 6 хантай өргөөний дөрвөн талд шадар жанжингуудын алтан ланзан хээтэй шашир цацаг бүхий цагаан асруудыг босгож чулуугаар тэг гортог татан хүндэтгэл үзүүлжээ. Төмөн насан хээтэй хөх тойруулга битүү дэвссэн илүү дутуу тавилгагүй их өргөөний хомир 8 шар олбог дээрээ дээлээ нөмөглөн нөмөрсөн галдан хаан багхан халамцуухан янзтай дарс зооглон бодлогошрон сууж байлаа. Галдан дидүүгээ өөрийнх нь толгой göмгөөлж хар нүдээ ухаж харь дайсны хөл дор хаяж көс буцахгүй үнэнч 2,000 зэрэг үлджээ. Наран ургах дорны их талаас наран шингэх өрнийн өндөр алтай хүртэл хэдэн мянган мод газар галтны хэдэн түмэн зэрэг хүүр ясаа тавьсан гэж санахаас хандны цээж давчин харанхуйлах бүрт гинэт босон харайж хан дөлөвсөн илдээ суг татан бурхан чөтгөр хоёртой тэрсэлтэн завчилдавч багдмаар. Гэтэл тэр бурхан чөтгөр хоёрын аль аль нь өдрийн сүдэр шөнийн гэрэл мэд барих тавих бийгүү бөгөөд дуудавч үлхэрх хөвж үл явах үу таалга онголцуулсан тухуутай амьдсан юм санаж архинд хүчүргсэн бошигт хааны сэтгэлийн шарга манан дунд заан тэрэлжийн хатад хүрэн уулс үе үеийн сүмэлцэн. Тэр элдэн хөх уулсын манжийн инх хамглан хаан өөрийн их цэргийн ойрон өдхөн чигт илссэн галдан гутгтын хорсол хилэн бадарч сэтгэлээ засгсан гэхдээ инхүү өөрөө өөрийгөө зугаацуулан арх таалан хүлчүрт суугаан энэ болоо. Ануу хатан минь амьд сэрүүн байсансан бол би гэдэг хүн хизээч ингэж амаараа шороо өмхөхгүйсэн. Тэнэг муугах надаас болж тэр минь хар санаатны гарт амиа алдсан. Би түүнийгээ нүдшгээ хамгаалж учиртай байтал чадаагүй. Өөдгөө хар толгой би өөрийгөө амилсан бурхан хэмээн эндүрч хал гойрт хоёртой хагаралдуулан самуун дэгдэсний гай эцсийн эцэд инхүү үнэнд гүйцэгдэж манжчин улсын цэрэг зэвсгийн хүчинд автан голомтынхоо үнсийг хийсгэх хэмээн халаглан гасалсан хандны өмнө тавьсан том гарын мөнгөн аяхтай усгүй хар архийг авч нэгэн аймаар залхилаа. Аян дайны урт замд нар салхинаа онгосон зүлгэмэл хүрэн царайтай элдний ирнээс үлдээлдрам чанга ансахтай догшин хар нүдэнд хилэнгийн хөхтөл асч унтран сүмэлцэх нь хөмсөг сормуусаа хуухалчихгүй гэмээр сүртэй харагдана. Заан тэрэлжийн 100 мод хэмээх газар манж хятадын 3 замын их зэрэгтэй тулгарсан галдан бошигтынхан хэдий цөөн хүнтэйч үл шантран ихээс унахтаа ил татхан төрсөн мэд 3 өдөр 3 шөнө ус голыг улаанаар урсаж лов савдгийг уул галдан цочтол алалтан завчилдсансан. Хизэнээсээ нааша харух намнахтаа гавшгаа ойрдууд манж хятадуудыг уул руу шахан ухрааж гал төмөрөөр унтраахлууга адил гол хүчнээс нь хэсэг хэсгээр таслан авч бүслэн хяар цохив. Шархтсан мордын унгалдан өөрсөх хүмүүсийн уугайлан хаширгалтах элдний харшихтуутай хоршин нэгэн их хүчээр битүүлэг төгшүүртэй аваа үүсгэн уул хаданд цуурай хатна. Уулын билээс оргил хүртэл бие биенийхээ хоолой багалзуурт асан хэмлэлдэг. Орооны азраг нь ноход адил зууралдан алалдах энэ их тулааны хөлд хүний ам байтугай өвс ногоо цусаар будагдан халцран зулгарч байлаа. Манжийн цэргүүд өвсний толгооноос олон 20 түмэн дайсны өдөөс дайрсан 2 түмэн монголчууд халууцаж цуцсандаа хүй хуйгаа тайлан хаяад элдний ирийг гимтэрч уул хаднаас хиншүү хярвас хангалдал хашгиралдан завчилдах нь амнаасаа уйдсан амьддуу гэлтэй. Цусаар бороо орсон лугаа адил цэцэг ногоо хүрэмтэж навч найл зураа тасар татуулсан мод бут хүртэл салхин айсаар гиншин явуулж байх шиг санагтнаа. Цусаа үзээд уулгалан дайрч ирсэн манж хятадуудыг зам гартал цавчих зураа 4 ойрдын урайг хадаар зуурайтуулан уухайлан дуулах нь сэтгэл хөдлөмсөртэй бөгөөд жинхэнэ дайны бурхад дээд тэнгэрээс биеэрээ залран ирсэн мэд багталтай үзэгдэнэ.
уулын оройд барьсан шивээ бэхлэл дотроос хүний өөрийн алин болох нь үл ялгаран утаа доосон дунд зууралдан байлдаж буй сүр тулааныг дурандаж харж байсан алтан дуулгатай манж жанжин зохио татуулцуулан уурсч. Энэ муу сайн хятадууд олуулаа нийлхэрээ омогтоож хизээнээсээ дайны одгүй зүрх зориг мохоо амьтд. Нар шингэхээс өмнө та нар 4 ойрдын галдаг барин авчир хэмээн бараа бологсод доод ушаалаа. Алсаас дурангаараа харахад майх хөлтэй махир сэлэмтэй Монгол цэргүүд барс мэд ирэмгийн хурдан хөдөлгөөнөөрөө бусдаас ялгарч тоогоор зүүнж сүрг хонинд орсон цөөвөр чон адил манж хятадуудыг баруун зүүнгүй намнаж байлаа. Цагаан морьныхоо толгойг улаан болтол улангасан цавчилсан бошигт хаан үдийн бүрэн хий боломгц бүрээ үлээж тулалдааны талбараас цэргүүдээ ард тийш нь татан шивээ бэхлэл татхан хориглов. Манжуудаас хүн зэвсэг хоёроор хол дутуу боловч Галтан хаан гарцаагүй ирэх үхлээс айсангүй. Харин гар хоосон нөхдөө сум мясны золиос болгож харийн дайсанд хүүс тэмдрүүлэн хатуулгаас ийхүү имэж цэргээ ухраажээ. Бурхны ивэлээр тэнгэр бүрхэж унсан морины толгоо үзэгдэмгүй түнрэ харанхуй шүн болов. Чийг ханхалсан сэрүүн салхи үс самчгаар наадан сэвэлцэн. Задгай галын дээгүр гэрлийн цагаан нэрвэхээ бужигнана. Тэнгэрт ганц жод үл харагдах бөгөөд харанхуйд морь төрөглөн. Төрийн их хатан ануугийн шарлыг атсан сүйх тэрэг гэрэл сүгдэр хоёрын зааг дээр салхины аясаар цоролцсон асах түдэг галын дүл даган сүйтгэнэн хөдлөн. Галтан дөрвөн зүгт морьныхан туурайд эсхий уулвч угалсан туршуул мордуулаад шадарч анждуудаа цуглуулан зарлиг буулгалаа. Манжнар бидний буцах замыг хаан бүсэлжээ. Иймээс шүн дундаас хойш бар цаг болмогц цэргээ хөдөлгөж хэрлэн мөрний зүг буруулан одсуваа. Морь унаад явж чадахгүй болсон хүнд шархтнуудад хатуудан уулгаж сүнсийг тэнгэрт илгэс үгүй. Үхэгсдийг хуурай хар модоор хучин давирхаа асаан чандрал нутаг дээр хугархаа утгач бүү орхи. Араас нэхэн ирэх дайсныг угтуулан 10 мод газарт хүн бүрт нэгэн баг цэргийг амдуулан суулгах гэж тушаалаа. Цагаан бараан хоёр адууны зүсүүл ялгарм харанхуй шүн газар нутгаа хээрийн аратнуудаас ч дутуугүй мэддэг болсон Монгол цэргүүд тогоо цай буцлагын зур ачаалан хэрлэн мөрний зүг бүдүүн өвс бүх илгэлгүй сэмхэн хөдлөлөө. Харанхуй шүн хаа яваага шороо чулууг нь имэрч үзээд мэддэг эрдэмтдээ тэдгээр нүүдэлчин хүмүүс тэр шөндөө суурин иргэдийн бүслэлтээс гарч хойноос нэхэх дайснаас бүтэн өдөрчийн газар тасран оджээ. Галдан хааны буцах замыг хааж хідэн давхар бүсэлсэн инх хамглан хаан ойрдуудыг харанхуй шүн оргуулн зүг жиггүй алдснаа өглөөгийн орсон хойно мэдэд загас усанд живж өгөхийг үтсэн мэт алмайран гайхжээ. Тэдний араас гизэг даран мөрийг нь мөшгөн хийгивч нэгт ертөнцийн зүг болон нөгөө тэгүр эцэд суудсан морьтой улс хол аялж халах нутгийн гүнд орж ард талаасаа алс тасарвал ямар ч аюул тулгарч болцсгүй тул бошигт хааны хойноос нэхэд зүрхэлсэнгүй. Ийхүү галтантанг амьдаар нь барьж авч чадаагүй Манжийн хаан цээжинд хургасан хорсол занлаа тайлж сэтгэлээ баахан засахаар их цэргийнхээ ялалтыг милааж заан тэрэлжийн 100 модонд хөлтэй их найр цэнгэл үсгэн найрлаж гэрэл төшөө босгосон юм санжээ. Эрт цэргийн биеийн нөмөр төшөг болсон хайртай хатан ануугаа алуулж хамаг цэргээ хяар цохиулан сүрсэн бошигтхан шархаа ноцох чон адил тогширч манж хүний мөрийг газар дэлхийгээс арчих тангараг тавьжээ. Тэгээд хаймын улс хийгээд өөрийн холбоотон өвөрлөг чушууны ноёд ихэд дээдст илж товтлохож тусламж гуйсан боловч цаадуулна Манжийн их цэргийн сүргчнээс эмээсэн учир цөм галтангаас нүрээ буруулан цугтлаа. Олон жилийн үргэлжилсэн их дайны хөлд зүүн гарын улс хүм малгүй чирэгдэн зовж залхахын төлийг үүснээс галтантанд толгоо хоргодон орлон гүнэж сэргээ засах газар нутаг байсангүй. Ойрдуудын ихэнх нутагт эзгүрч дайны хөлөөс ирэмгүй дөрвөн зугтаж мал хөрөнгнөөс хагцсан ядуучууд загас жарахаагаар хооллох дээрээ тулаад байсан тэр цагт бүл чадaltaа эдэр ирчүүд цэргийн албанд мортхосоо айдаг болжээ. Манжнар бошигт хааны толгойг авчирч өгсөн хүнд төр туслах гүнгийн зэрэг 100 алтан зоосоор шагнана хэмээн халах даяар илт товтлохын зар тараснаас хойш мөнгө хэрэгм дуртай цусар залхай хүмүүст өдөөгүй зарим нэг совдог сэтгэлтэй эмэс охид хүртэл
галтны толгойг зүүдэлж хондог болжээ. Халахын нутаг хатуу харийн хүмүүнд өндөр боцохтой гэлцдэг нь хайрчлаа. Уул усных нь лус авдаг хүртэл өндөр гэгэнийг дагаж манж дайчин улсад дагаар орсноос зайлахгүй. Заан тэрэлжийн 100 мод заяагүй нутаг хаврын хар салхинд төмөрт шатаалгаж үнс нурам хийсгэж байвал таарах газар гэж Галдан хааныг бодтол гадаа жагсаалын бүрээ татлаа. Цэрэг нь байхгүй болчихсон байхад бүрэн дуурчил байдаг юм бахта гэж уруулаа үл мэддэг хөдгөн шивэснэ. Үгүй би буруу ярьж байна. Надад үнэн чи энэ хүмүүс бол 2,000 хүн биш. Амнаас элдний ирэн дээр очих бэрх цагт нэгэн түмэн шилдэг цэргийг орлож чадна. Миний нөхөд намайг хэр хаяхгүй. Харин би Далай ламын үгэнд хурдаж хэрлэн мөрний хөвөнд очиж цусваас бүхнийг дайны тэнгэр ивэн хэмээн энэ хүмүүсийг араасаа дагуулan хитрхи хүн дээр чирэгдүүлэн хөнөөлөө гэж бошгот хантан өөрийн биеийг зэмлэн суудал данжила жанжан гаднаас зэр зэвсэг хангинуулан орж ирлээ. Тэр цээжиндээ гараа авч дор бүхийн хүндэтгэл үзүүлж таны айлдсан ёсоор бүх зэргийг жагсаалаа гэхэд бошготхан босч мөнгөн товруутай бүсээ бүслэн алтан шонхорын дүрстэй гандуулга тэргүүндээ хасаалаа. Хантныг өргөнөөсөө гарахад махан тэргүүтэй шадар жанжангууд гадаа хүлээж байлаа. Чирэг тэгш мөр өндөр хэрлэг нуруутай бошгот хааныг харахад ширээ атыг санагдуулан бөгөөд уужим суг урт сумтай хүрэн тэрмэндээ ил өмссөн зогсон гэдг нь жилгүй. Хоньны бэлчээрд хормой дор өссөн гэхэд игэл хүмүүн гэж хэлхийн аргагүй юр бүсийн их сүрхүүж овдос эрдмийг бурхан тэнгэр түүнд заяажээ гэлтэй. Хантны цог жавхлан төгс зандан хүрэн царай гуниг уйтгарын нэгийнхэн сүудэргүй ухаалаг алагнуудтэй бусадтай үг солих агшинд соёо хар сахлынхан доороос үе үе яралцах азарган цагаан шүдийг харсан им сохид байтугай эр хүн шохоорхмаар бөгөөд сайхан ирийн төгс 9 шинж бүрдсэн мэт. Харсан хүн үлгэр авч бүсээ засмаар бишрэл сэтгэл татсан ийм хүнийг дагаж яваад үгсэн ч гомдлгүй санагдах нь эрүүл хүний ухаанаас гарамгүй сонин ажээ. Баруун гартаа барын хүчтэй энэ их хүлэг баатар Турфан, Бухар, Самаркандын 2,000 хот тусгтыг ганцхан амиар дагуулж Хорезмын тэргүүн шагийг нутагтаа олзлон авчирч амуу будаа тариулж байсан үлгэр дом өгшөг цуутай ир. Ойрдууд энэ хүнийг нэг гартаа очир нөгөө гартаа ил датхан төрсөн хутагт дайны бурхан хэмээн биширцгээнд зуутаар игнэн жагссан цэргүүдийг галдан худагт харцаараа бүртгэх мэт нэгэндээ гүйлхэн харснаа гараа зулай дээрээ хавсран хөх тэнгэрт залбирлаа. Тэгэд бошгот хан цэрэг уланд хандан өндөр дуугаар өгүүлэн хэлсэн нь та бүхэн хагарч бутарсан хал хойртыг хурааж хамаг Монгол улсыг төхнүүлэх гэж Манж хятадын их зэрэгтэй 27 жил мориноосоо буулгүй алалтан тулалдав. Их болсон газар шороогоо харийн хар санаатаас өмгөөлөн босч ойртын байх цагт араас минь дагаж явсан өвөрлөгч хушууныхан андгаа тавьсан ахын дүүс маань өнөөдөр надаас урууж Манж хятадын боол боллоо. Дөрвөн ойрдын гал голомтыг бүхөөхгүй учир идүүгээ та бүхэн тарж гэр гертээ одсуваа. Би өөрийн ганц толгойг хаацаалахын тулд олон хүний амнасыг элдний ирэн дээр тавихыг хүсэхгүй байна гэж хэлэхэд цэргүүд бид үхлээс үл хэмээн бошгот хаанаас урууж чадахгүй хэмээн ан мамандаа хашгиралтлаа. Бошгот хаан гараа өргөн олон хүний дуу шуугааныг даран 50 хүрсэн хүн гэж хэлхийн аргагүй идэрмэг залуугаар хөг тэнгэрийн зайлдгаар миний насны тоог үүсчээ. Тоогтой болгоныг сөхөргөж, толгойтой бүхнийг бүхэлгэж явсныг маань бурхан чөтгөр хоёр мэднэ. Намааг амьд байхад дөрвөн ойрдынхан амрахгүй гэж хэлтэл мөнгөн байцтай илж алсаас тоос татуулан довтлон ирж бошгот хааны хөлд ор сөхрөн өнөв. Бошгот хаан минь нүгэлт намайг өршөө. Би таны чихэнд таагүй мэдээд улгаас өөр аргагүй боллоо. Хами улс руу довтлсон манай элч Сэвдэн Балчирыг Абдулбек баривчлан инх хамглан хаанд хүргүүлжээ. Галдан гудагт энэ үгийг сонсоод хөлнийхөө дор сөхрөн унсан элчээс цочих мэт нэгэн алхам ухран зогссноо. Сэвдэн Балчир хүмүн дайсны гарт оржээ. Идүүгээ надад нуган өрөхгүй болов. Тэнийг толгой минь миний бие муу хулгай Абдулбекийг дэмий өршөөж хэмээн халаглан дуу алдав. Бошгот хаан бурхандаа мөнх голт зул өргөж хүртийг гурамтай амиран эргүүлээд залбирэн мөрөглөө.
Их шүтээ минь нүгэлт бол миний нүглийг сойрхон сонс. Сансрын хүртний орчил ертөнд завхайн жамаар цөвөн цагийн худагт миний жанж халах цаг ирлээ. Үдийн наран лугаа адил ахархан насандаа биебэр их болсон 6 зүйл хамаг амьтны тусын тулд өөрийн өчүүхэн биеийг үл чамлан цөөн бус судар сүмбэн номын ордон хийд бүтээлээ. Номын цагаан буян дагаж Бурхан Шива шидийн төв 5 ухаанд нэвтэрч ласын эрдний 3 хийдийн оройн чимийг ширээд лам хутагтаар тодорсон ч цөвийн цагийн ирэхээр зүүн гарынханд өргөмжлөгдсөн хамаг Монголыг элдэн тохинуулахаар ил татхан зэрэглэн мордож төмөн хүний цусаар гараа угаалаа. Аргаар явъя гэвч арга нь олдохгүй хорвоод амтны аим төвчж буйны мөр дагахыг хичээн өөрийгөө номгодгон захиравч алдаа нүглийн аль альныг тойрч ис чадлаа. Онгон догшин сахиус минь алдаж онсон алган заяаг минь тэгшилж зүрхний шүтэн ануу хатны минь нараас сүнсийг минь үргэж хайрл. Их нутаг газар шороо олон төмөн шавэ их бурхан танаа даатгая гэж хэлээд залбирх агшинд үүд сэвхийн Данжила Баатар орж ирлээ. Хандны эрхэмсэг саруул өргөнд арц хүч Гүгэл зандангийн ариун дагшин үнэрсэн гинх сацуу их шүтээний өмнө мандаасан цулын зөөлөн шаргал гэрэл үүдний салхинд үл мэдэг ганхалдсан далдрахыг харсан Данжила босгоны өмнө зогсоотон зогслоо. Бурхандаа залбирч дуусаад бошигт хаан синти дээрээ залран сууснаа нэгэн жүн зархийг шадарч анжин Данжилад барьж цөхрөнг бөгөөд гонигтай хоолоогоор хорвоо надаас нүрээ буруулжээ. Миний бие манчин хаанд цэргээ 3 таг яар цөхөөллаа. Итгэлд дотн нөхөд ижил сайханаасаа хагцав. Их баг 3 хүүгээ атаатны гарт булаалгаж хордуулав. Зүүн гарын жонон цэвэ арвдан мэтийн ахан дүүс маань надаас урууж манжид дагаар оров. Би хамаг байдгаасаа хаагцлаа. Яс махны маань тасархай гэвэл охин юнчухайд хоёроос өөр хүн алга. Идүүгээ надад зөвхөн үхэл үлдэж. Намаг үгсний дараа манж хятадуу та нараас миний хүүр ясыг нэхэх байх. Бүүд оромжлуул миний үнс чандрыг цамбгаар ууланд онголж алтай хөх салхинд цацаж хийсэг гэхэд Данжила уртаар шүүрс алдаад. Халахын үед манжид дагаар орсон ч Монгол үр садан барагдаагүй байна. Хантам минь одоо үхлийн тухай боддог цаг биш гэхэд галтан. Одоо хуйлаа овоонд гарч малгайн утаа сэргэн Данжила манчи гарч морь имэйлэл хэмээн тушаалаа. Данжила Баатрыг гармагц бошигт хан жижигхэн хаш чулуун тагшинд уусгасан хатуу танг аягаллаа. Хортой арх аяган дотор өсчин буцална. Бошигт хан түүнийг уухасаа хаалгаж зүрхшээсэн янзтай хард сууснаа намааг амьд байсан цагт хал хойрд хоёр амар заяагаа үзэхгүй. Уурынхын дуу сонсогдож утааных нь үзүр залхалдан хаяа хатвч нийлэн айл сахалд аж дөрөхгүй гэж хэлээд чичирхийлсэн гараар аягтай хорыг авч нэгэн амиар асхан цутхан залгиллаа. Гартаа барьсан аягыг газар тавьж амжаагүй байтал худагтын амьсгал боогдон нүд харан хуйлан бүрэлдснээ гинт чихэнд нь хит сэнгэрэг нэжигнээд явчих шиг болов. Гал цахилгаан адил хөгжмийн догшин химэлийг даган орж гаднаас үе олон чөтгөр ад тэрийн шуугалтан орж ирээд амьсгал нь боогдож багтарсан хандныг баалж давуулсан огцом төргөн хөдөлгөөн гаж бурууд ихтэй цан харайнд өвцөж бүжиглэж эхэллээ. Хүчтэй хооронд амьсгал нь бачуурсан галдан гудагт ингэр замаа цууд татан босон харайж ширээн дээр тавьсан аяг дийзэр чөтгөрүүдийг баруун солгоогүй чулуудлаа. Хаалганы тотог онон бут үсэрсэн шаазан ваарны агаар ханууд газраар нэг хөх гал болон сүйтгэн асав. Хандны өргөнд хүн хашгирч аяг тавг хангин хагарахыг сонссон Данжила Баатар худагтын морийг имэйллээд хөтлөн ирж явснаа цулбуурын сул орхиод гэрлүүгүүлээ. Хүн ёолгод чөтгөр инээдэг гэж үнэн юм. Мөр сүдрүгэ муусан сүгнүүд гэж хашгираад галдан худагт урагшаа тэнцэж ядан говийн алхтал гаднаас Данжила гүйн орж ирлээ. Ухаан нь идэрч баларцсан хутагтад Данжила биш талигаач ануу хотон болж үзэгдэв. Ануу минь намайг өршөө. Би их хол очсон хүн буцаж ирдэггүй тэр газар руу явлаа гэж хэлээд бошигт хан хатныхаа хөлд сөхрөн унлаа. Данжила Баатар хандны тэрхүүний газар хүргэлгүй төшин авч өвдөг дээрээ дэрлүүлээд цээжин дээр нь толгоогоо тавин зүрхнийхэн цохилтыг чагналаа. Галтан гудагтын гал нь бүхэж унтарч бөөнүүдний харцанд ануу хатны нулимстай хоёр алагнууд бүрлцэн үзэгдэнэ. Ануу минь битгий уйл
Үхлээс хүн тойрч чаддаггүй юм гэж хоронд хөхөртөн хавцсан уруула үл мэдэг хөдөлгөн хэлснээ бошигт хааны амьсгал тасарлаа. Гэрт эрэгтэй хүн будуун дуугаар ихэр татан цорхирон уйлах чимээнээр хүлт ороос гинэт явган хой салхи дэгдэн босгод цулбуурыг нь чиргүүлэн орхисон хутгтын ихтэл цагаан морь түүнээс босхон өргөж гөлмөөд ирүүлэн давхин онтлоо. Өндөр хөх тэнгэрт хээр хонсон бүрт цагаан саран уйдгартайхан гэрэлтэж ургах хагдрах тавилантай хөх хөвсний хөх салхин гунигтайхан эсгэрнэ.